За сайн байцгаана уу өнөөдөр бүгдээрээ технологи нийгмийн салбарын чиглэлээр ярилцах болно. Тэгэхээр технологи нийгмийн салбарын чиглэл гэхээр ямар сэдв байж болох вэ гэж бас бодож иж магадгүй тийм үү. Гэхдээ сүүлийн үед биднээсийн хамгийн их сонсох ярих болсон аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэдэг маань яг энэ технологи нийгмийн салбарын чиглэлийн юм сэдв байж байгаа маа. Тэгэхээр ер нь өмнө нь ягаад технологи нийгмийн салбар гэж ярьдггүй байж байгаа сүүлийн үед их ярьдаг болчихвоо гэхээр урд өмнө бол мэдээж яриг технологи, бизнес, улс төр, эдийн засаг, нийгэм гэсэн сэдвүүдийн талаар бол зөндөө сонсч ирсэн, ярьж ирсэн тийм үү. Гэхдээ өнөөдөр бол хамгийн их ярьж байгаа сэдв бол технологи, нийгмийн салбарыг хоорондоо нэг холбож ярих бас шалтгаан гэх юм бол урд өмнө мэдээж яриг технологийн хөгжил өөрөө тийм ч хурдан байгаагүй, хэдэн зуун жилдээ нэг удаа юм томоохон өөрчлөлтүүд болдог. Тэр өөрчлөлт нь нийгэмд одоо ямар нэгэн өөрчлөлтийг авчрах хүртлээр их олон шат амжилгуудыг дамжиж явсаар хагаад хүрдэг байсан тул ерөнхийдөө шууд технологи нийгэм хоёрыг холбож ярихад бол төдийлөн тохиромжтой бус байсан байж магадгүй маа. Тэгэхээр сүүлийн үед бол харин аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэсэн сэдвийн дор бол энэ талаар маш их ярилцах болсон байна. Тэгэхээр энэ сэдвийг өнөөдөр хөндөё гэж бодож байна. Тэгэхээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж яг юу юм бэ гэдэг талаар бол интернет зөндөө одоо мэдээлэл байж байгаа. Тэгэхээр энийг бол заавал давтаж энд ярих шаардлага байхгүй. Харин өнөөдрийн ярих гол сэдв нь юу юм бэ гэхээр энэ технологийн өөрчлөлт яаж нийгэмд нөлөөлт юм бэ? Нийгэмд яаж одоо өөрчлөлтийг авчирт юм бэ гэдэг талаар бол ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр аж үйлдвэрийн хувьсгал. Аж үйлдвэрийн хувьсгал гэхээр яг дөрвөн үе шаттай аж үйлдвэрийн 1-р хувьсгал, 2-р хувьсгал, 3-р хувьсгал одоо 4-р үе рүүгээ явж байна гэж ярьж байгаа тийм үү. 1-р үе нь бол steam engine, 2 дахь нь бол одоо цахилгаан, electricity-тэй уснаа, 3 дахь нь бол компьютер, интернет, 4 дахь нь connected device байх нэ. За ингээд энэ дотор бол одоо IoT, AI энтер гэсэн технологиуд орно гэд бид нар ярьж байгаа. Гэхдээ яг ингээд харах юм бол зүгээр яг технологи ингэж өөрчлөгдсөн юм байна. Тэгээд тийм технологиудыг л хүмүүс ашиглаад ирсэн юм байна. Тэгээд энэ технологи нь хүмүүсийн амьдралд нөлөөсөн юм байна л гэдэг хэмжээний ойлголт авах болно. За тэгвэл яагаад энэ технологи нийгмийн одоо бүр томоохон өөрчлөлтүүдийг авчирсан юм бэ гэдгийг нь өнөөдөр нэлээд нэгтэлж үзье. За тэгэхээр яг өөрийнхөө зүгээр нэг томьёо маягийн болгоод бичлээ. Мэдээж хэрэг математик томьёо бол биш. Гэхдээ ойлголтыг илүү одоо дөхөмтэй болгохын тулд бичсэн гэж ойлгож байна. Тэгэхээр яагаад ер нь технологи нийгэмд нөлөөлөх ёстой юм бэ гэхээр технологи гарч ирснээрээ бидний үн цэнийг бүтээх тэр аргачлалыг өөрчлөөч. Үн цэнийг бүтээж байгаа тэр нийгмийн одоо хэсгүүд нь өөрчлөгдөд, давхаргууд нь өөрчлөгдөд, энээсээ болоод нийгэм тэр чигтээ өөрчлөгдөд. Энд одоо үн цэнийг өөрчлөхөд ямар зүйлс одоо орж исэн юм бэ, энэ яаж өөрчлөгдсөн юм бэ гэдгийг нэмэрхүү байдлаар бүдүүрч маягаар одоо бичиж үтсэн байгаа. Тэгэхээр энийг нэг бүрчлэн явж үзье. За тэгэхээр аж үйлдвэрийн хувьсгал гарахаас өмнө ер нь үн цэнийг яаж бүтээдэг байсан юм бэ гэхээр үн цэнийг ерөөсөө л хүний хөдөлмөр бүтээдэг гэсэн. Тэгэхээр хүн хөдөлмөрлж ижил хэн нэгэн хүн ажил хийж ижил үн цэнийг бүтээн. Тэрнээс биш ямар нэгэн капитал өөрөө мөнгө өөрөө үн цэнийг бүтээн гэж ерөөсөө байхгүй. Одоо мөнгө өөрөө ямар нэгэн одоо модон эдлийг бүтээхгүй, төмөр эдлийг бүтээхгүй, хувцас бүтээхгүй тийм үү, энийг заавал хүн ямар нэгэн зүйлийг хийж ижлийг бүтдэг байжээ. Тэгэхээр яах нь бид нар илүү томоохон үн цэнийг бүтээхийн тулд илүү олон хүнийг л ажилуулахаас арга байхгүй. Гэхдээ энэ нь бол юунд хүргэдэг вэ гэхээр ерөөсөө л боолын нийгэмд хүргэж байгаа. Тэр яагаад энэ томьёол хүчин төвлөлдөр байх юм бол боолын нийгэм байх хэрэгтэй юм бэ? Энэ томьёог өөрчлөхгүй бол боолын нийгмээс хязгаарч гарч чадахгүй. Тэгэхээр боолын нийгэм, феодалын нийгэм гэдэг маань бол ерөнхийдөө нэг нь хүнийг өмчлөөд эсвэл хүний хөдөлмөрийг өмчилж байгаа юм хэлбэр учраас энэ бол ерөнхийдөө төстэй зүйл гэж үзэж байна. За тэгэхээр энийг жоохон найруулчлаад үзье. За тэгэхээр мужаан бол модон эдлүүдээ хийн, дархан бол төмөр эдлүүдээ хийн, гуталчин гутлаа хийн. Гэхдээ тэд нар бол ямар нэгэн ийм гарын дор ийм жижиг төвлүүдийг ашиглаад энэ үйл ажиллагаагаа явуулнаа гэж бодъё тийм үү. Гэтэл ямар нэгэн томоохон үйлдвэр гэж байхгүй, томоохон ийм аж үйлдвэрийн машин гэж байхгүй ийм нөхцөл байдал. Тэгэх юм бол хэрвээ өдөрт гуталчнаар жишээ авахд гуталчин өдөрт нэг гутал хийдэг байсан бол энэ нь үнэхээр хангалтгүй байгаад өдөрт уг нь 1000 гутал хиймээр байна. Тэгвэл яах вэ? Тэгвэл 1000 гутал зэрэг хийхин тулд 1000 гуталчин л хэрэгтэй.
Тэр 1000 гуталчныг авчираад гутал хийлгэх юм бол өнөөдөр бол нэг жоохон амархан юм шиг санагдаж магадгүй тийм үү? 1000 гуталчин цалингийн нөгөөд авчираад хийлгэчих болох юм шүү. Гэхдээ тэр үед тийм боломж нь байхгүй. Ягаад гэвэл гуталчин гэртээ суугаад тэргүүл гарын доорх юм төлөвүүдээр гутлаа хийж байгаа юм бол гэртээ суугаад гутлаа хийсэн цалин аваад ирээд гутал хийсэн хоёр тэргүй яг адилхан үр дүн гарна. Гэтэл цалин өгж байгаа хүн маань тэр хүний бүтээсэн үн цэнээс илүү цалин ерөөсөө өгөх боломж байхгүй. Тэгэхээр яах нь гуталчин хизээж цалин авч хүний доор ажиллахгүй гэсэн үг. Тэгэхээр тэр хүнийг авчирж ажилуулах цорын ганц арга нь хүчээр л авчирж ажилуулах. Тийм учраас ерөөсөө л энд боолын нийгэм бий болохоос өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр үн цэнийг бүтээхэд зөвхөн хүний хөдөлмөр оролцоод капитал оролцохгүй бол ийм нөхцөл байдал үүсдэг байх нэ. За тэгэхээр одоо тухайн үед бий болсон томоохон үн цэнтэй зүйлүүд гэх юм бол одоо Египтийн пирамидаас өсөөл янз бүрийн одоо Ромын одоо хотууд байна тийм үү. Бүгд л ерөөсөө дандаа боолын хөдөлмөрөөр бий болсон зүйлс. Энд бол өөрөөр бол энийг бий болох боломж байхгүй. Тэгэхийн тулд зэрэг зэвсэгтэй хүчтэй байх хэвээр боолуудыг эзэмшиж байх хэрэгтэй. За гэхдээ боолууд бол тэр хугацаанд мэдээж эрэг зүгээр байгаагүй бас чөлөөлөгдөх гэл боолын хувьсгал бидний сайн мэдэх хамгийн одоо сайн мэдэх хувьсгал гэх юм бол Спартак байна тийм үү. Спартак ч одоо бараг 2000 жилийн өмнөх одоо үйл явдал шүү дээ. Тэгэхээр тэр хугацаанд 2000 жилийн турш боолууд одоо чөлөөлөгдөхийг хүсээд л тэрнийхээ төлөө тэмцээд л байсан. Түүхийг нь харах юм бол боолуудыг ч гэсэн энэ тэн зарим ямар нэгэн хэлбэрээр чөлөөлөл буцаагаал ингээл ийм үйл явдал болоод л байсан байна. Гэхдээ энд хэн нэгэн хүн улс төрийн шийдвэр гаргаад боолуудыг чөлөөллөөч гэсэн одоо аль нэг газар өөр нэг газар боолуудыг эзэмшиж байгаа хүн нь илүү их үн цэнийг бүтээх учраас нөгөө илүү их үн цэнийг бүтээж байгаа хүн чинь дахиад нийгмийг доминейт хийгээд эхэлнэ. Тийм учраас энд одоо ерөөсө боолын нийгмийг ямар нэгэн одоо хүчээр улс төрийн аргаар ч юм уу одоо ямар нэгэн хүний сэтлэр энийг бол зогсоох ямар ч боломж байхгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа маа. За ингээд анх удаа одоо аж үйлдвэрийн хувьсгал гэж юм болно. Энэ нь болохоор steam engine. Steam engine гарч ирснээрээ юу өөрчлөгдсөн бэ гэхээр нөгөө нэг үн цэнийг бүтээхэд зөвхөн хүний хөдөлмөр ордог байсан бол одоо эндээс эхлээд капитал гэж юм ороод эхэлж байгаа. Тэгэхээр энэ капитал юунд хэрэгтэй юм бэ гэхээр харах юм бол за тухайн үеийн үйлдвэрүүд гэх юм бол за ийм томоохон одоо steam engine эсвэл одоо усан цахилгаан станц одоо ийм усан турбинд холбочихсон ийм үйлдвэрүүд бол томоохноор бий болж эхэлж байгаа. Тэгэхээр энд бол яах вэ гэхээр одоо энэ том машинуудыг энэ том үйлдвэрүүдийг барихад хамгийн гол юм нь бол капитал болж эхэлнэ. За тэгэхээр капитал ороод ирэхээр юу өөрчлөгдөх юм бэ гэхээр нөгөө нэг гуталчнаараа жишээ аваад үзэх юм бол гуталчин өдөрт нэг гутал гэртээ суугаад хийсэн ч хийдэг, чамаас цалин аваад ирээд суусан ч гэсэн нэг л гутал хийдэг байсан бол одоо нөгөөдөг чинь нөгөө хүн чинь бол яах нь энэ томоохон машинуудыг ашиглаад дарь ширээ боловсруулад хийх юм бол өдөрт 10 гутал хийх боломжтой болоод гэл. За хэрвээ 10 гутал хийлгэж байгаа бол мэдээж эрэг нэг гутал гэртээ суугаад их хийснээс хамаагүй үн цэнтэй цалинг тэр хүнд өгөх боломжтой болоод эхэлж байгаа. Ингээд эхлэнгүүд яах вэ гэхээр нөгөө нэг боолтой байсан хүмүүсээс боолгүй хүмүүс нь боолгүй зүгээр капиталаасаа цалин өгөөд хүмүүсийг одоо мэргэжлийн хүмүүсийг авчираад ажиллаж байгаа хүн нь хамаагүй илүү их үн цэнийг бүтээгээд эхэлж байгаа. Тэгвэл яах нь хуучин нөгөө нэг үн цэнийг бүтээдэг байсан хүмүүсээс илүү үн цэнийг бүтээдэг өөр нэг нийгмийн салбар бий болоо өөр нэг нийгмийн ийм бүлэг этгээд бий болоод эхлэнгүүт энэ бүлэг этгээдүүд чинь нөгөө нийгмээ дахиад доминейт хийгээд эхэлж байгаа. Тэгээд анх удаага боолууд чөлөөлөгдөх нэ. Тэгэхээр бид нар бол одоо боолыг Линкольн чөлөөлөгээ чөлөөлсөн ч гэдэг ч юм уу ийм одоо өөрөөсөө л ойлголт бол байж болохгүй. Тэгэхээр боолыг хэн чөлөөлсөн юм бэ гэхээр ерөөсөө аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал чөлөөлсөн гэсэн. Харин яг энэ үйл явц болж явах үед яг хин ямар позишн байсан нь бол мэдээж яг нэг түүхийн нэгэн хэсэг болоод үлднэ л гэсэн. За тэгэхээр ингээд одоо жинхэнэ капиталист нийгэм рүү орж байна. Капиталист нийгэмд бол яг уу гэхээр үн цэнийг бүтээхэд капитал болон хүний хөдөлмөр ордог байна. Гэхдээ энд нэг сонирхолтой зүйл байна. Яагаад тэгэхээр энэ капиталыг оруулж байгаа хүн нь яг нөгөө нэг үн цэнийг чи эзэмшнэ. Яагаад энэ капиталист нь эзэмшээд энэ labor нь эзэмших боломжгүй байгаа юм бэ гэхээр labor-оо оруулж байгаа хүмүүс чинь нэгдүгээрт маш олуулаа.
Хоёрдугаарт гэх юм бол капитал оруулж байгаа хүн чинь бол капиталаа нэг оруулсан бол тэрнийг аваад гарах ямарч боломж байхгүй. Энд ингээд тэр чигтээ dedicated болоод орчих жоох. Гэтэл хөдөлмөр гэдэг чинь угаасаа багаар ингээд өөрөө оруулах зүйл учраас эний чинь бол хэрвээ тэр хүн ажиллахгүй бол тэгэл нөгөө хөдөлмөр нь орхоо болчихж байгаа учраас энэ хүн маань нөгөө нэг бизнесийг эзэмших боломж нь их хомсдод эхэлж байгаа. Тэгээд тэгэхээр яг уу капиталистууд нөгөө компани чинь эзэмшнэ. Тэндээс гарч байгаа үн цэний үр шимийг нь хүртэн буцаагаад капитал руу оруулна. Ингээд маш их капитал хоримтлагдаж эхэлнэ. Энэ ийм цикл үүснээсээ болоод. Тэгэхээр яг нь энэ үед чи одоо нөгөө жинхэнэ маш өндөр капиталтай хүмүүс бий болж эхэлнэ. Энэ одоо нөгөө Rockefeller, Carnegie гэсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр одоогийн үн цэнээр бодоод үзэх юм бол баг 300 400 тэрбум долларын хөрөнгөтэй юм хүмүүс анхудаага бий болж эхэлнэ. За гэтэл яг энэ томьёон дээрээс бол яг уу гэхээр нэг асуудал үүснэ. Энэ юу вэ гэхээр нөгөө капиталтай хүмүүс чи ийм cycle үүсэл нөгөө капитал нь өсөдлөө. Гэтэл labor оруулж байгаа хүмүүс нь бол энэ үр шимээс хүртэх боломж бол байхгүй. Мэдээж яг уу цалингаа авна. Тэгэл ажиллаад байна гэсэн үг. Гэтэл түүнээс гадна энэ үн цэнийг өсгөхийн тулд нэгдүгээрт мэдээж капиталаа өсгөнө. Нөгөө капиталтай хүмүүс чинь орж ирсэн үн цэнэ батгаа капитал болгоод оруулаад байгаа. Энэ нь бол боломжтой. Гэтэл labor-ыг өсгөхийн тулд яах вэ гэхээр ерөөсөө л хүмүүсээ олон цаг ажилуулна, хямдхан үнээр ажилуулна. Тэгээ энэс болоод маш том юм нийгмийн ялгаа гарч ирж байгаа маа. Хөрөнгөтөн нийгэм, одоо ажилчны нийгэм. За тэгээд энэ капиталист нийгмийн ч одоо том crisis маягийн болно. Энэ нь болохоор одоо нөгөө үйлдвэрчний эвлэлийн одоо бослого маягийн юмнууд болоод хоорондоо том конфликтүүд үүсдэг. Энэ нь болохоор явсараад юунаас үүссэн бэ гэхээр ерөөсөө л компаниуд хоорондоо энэ үйлдвэрүүд хоорондоо өрсөлдөх цорын ганц арга нь энэ labor-ыг өсгөх. Олон цагаар ажилуулад бага цалин өгч чадж гинөө гэдгээрээ л өрсөлдөнө. Яг гэвэл технологи гэд байх юм байхгүй. Ерөөсөө л технологи нь бүгдээрээ адилхан. Одоо бид нар нэг юмныхаа үнийг буулгаж уралддаг яг адилхан зүгээр л цалингийн хасч уралддаг тийм үе байсан байна. Тэгэхээр олон цаг ажилуулаад цалингийн хасаал тэгэл одоо ажлын байрны осол мосол бол бүр замбраагүй өсчихсэн тийм үе. Тэгэхээр 7 хоног 6 хоног ажилдаг өдрийн 12 цагаар маш хүнд хэцүү хөдөлмөрийг одоо хийдэг. Тэгсэн мөртлөө цалин байнга багасч яадаг ийм нөхцөл байдалд ингээд үйлдвэрчний эвлэлийн бослогууд болдог байгаа маа. Тэгэхээр энэ үед ч одоо нөгөө энийг харчаад энэ капиталисттай бүтэхгүй байна гэх нөгөө Карл Маркс энэ чинь социализм гэж салаа явуулдаг үе чинь шүү дээ. Тэгэхээр ийм нэг үеийг туулдаг байна. За бүгдээрээ цалингийнх нь хэмжээг харъя тийм үү. Тэгэхээр энэ бол одоо инфляцийг тооцчихсон одоо цалингийн хэмжээ юм л да. Гэтэл цалингийн хэмжээ ерөөсөө өсөөгөө. Ерөөсөө аж үйлдвэрийн 1-р хувьсгалын дараа бол ерөөсөө өсөхгүй явсаар хагаад энэ дээр аж үйлдвэрийн 2-р хувьсгал болж иж анхудаа цалин өсөж байгаа. Тэгэхээр энэ яагаад ийм цалин өсөх нөхцөл байдал үүсч вэ гэдгийг харъя тэхүү. За тэгвэл аж үйлдвэрийн 2-р хувьсгал. 2-р хувьсгал гэдэгт нь болохоор явах вэ гэхээр үн цэнийг бүтээхэд капитал болон дахиад нэг өөр юм ороод ирсэн байгаа. Одоо энэ дээр болохоор labor plus intelligence. Тэгэхээр чин яг энэ удаад нэлээд оюун ухаан оруулж ээж одоо labor-ыг багасгах боломжтой болоод эхэлж байна гэсэн. Тэгэхээр яг өндөр үн цэнийг бүтээхийн тулд капиталыг оруулах хэрэгтэй. Их ажиллахгүй байж болно. Хооронд нь харин ухаантай ажиллаж болно гэсэн. Тэгэхээр яагаад энэ intelligence ороод ирэх боломжтой болсон юм бэ гэхээр за энэ бол одоо бидний нөгөө сайн мэддэг Ford-ийн assembly line гэж бид нар зөндөө сонсч ирсэн тийм үү. Тэгэхээр Ford-ийн assembly line бол энэ аж үйлдвэрийн 2-р хувьслыг бол одоо хамгийн тоодоор илэрхийлж байгаа юм үйл явц байж байгаа. Тэгэхээр ийм assembly line-тай болох боломжийг нь бол технологиуд одоо бүрдүүлээд өгчихсөн. Энэ болохоор electricity-тэй болчихсон, жижиг ийм цахилгаан төхөөрөмжүүдийг хийх боломжтой болчихсон. Тэгэхээр яах нь хүнийг заавал олон цаг ажиллуулаад цалингийн хасаад байх шаардлага байхгүй. Ухаантай үйлдэлүүд хийж чадах юм бол өндөр цалин өгөөд бага ажиллуулах боломжтой болсон гэсэн. За тэгээд Ford анх одоо $5 гэдэг нь одоогийнхоор одоо юу ч юм мэдгүй. Гэхдээ ямар ч хэд байсан тухайн үедээ бусад өрсөлдөгчдөөс 2 дахин 4 дахин их цалин өгөх боломжтой болсон гэж байгаа. За тэгээд 7 хоног өдөрт ерөөсөө 8 цаг ажилладаг байсан. Тэгэхээр энэ үеэс эхлээд нөгөө нэг жинхэнэ зүгээр одоо машины үйлдвэрт ажиллаад амар тансаг сайхан амьдрах боломжтой, машин аваад унах боломжтой энэ нөгөө Америкийн одоо амьдрал чинь энэ үеэс
эхэлж байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг капиталист нийгмийн crisis-д хүргээд байсан capital labor гэсэн том юм байна. Одоо өөрчлөгдөд labor plus intelligence гэсэн хэлбэр рүү орчжээ. Тэгэхээр энэ бол аж үйлдвэрийн 2 дугаар хувьсэл юм байна. За эндээс болоод яг нь нийгэм дахиад томоохон өөрчлөлт бий болох нэ. За тэгэхээр эндээс эхлээд хараад юм уу аж үйлдвэрийн 2 дугаар хувьсэл болсны дараа цалин болов шууд нэмэгдэж байгаа. За тэгээд 3 дугаар хувьсэл болоход бүр ихээр нэмэгдээд эхэлнэ. Тэгэхээр за 3 дугаар хувьсэл гэдэг нь одоо юу юм бэ? За 3 дугаар хувьсэл гэдэг нь бидний сайн мэдэх нөгөө нэг компьютер, интернет тийм үү. Энэ үеэс эхлээд одоо нөгөө нэг бидний сайн мэддэг одоо нэг компани одоо оффист ажиллах гэдэг маань нэг ийм дүр зурагтай хэлбэр рүү ороод эхэлж байгаа. Тэгэхээр эндээс энэ үеэс эхлээд бол одоо нэлээд томоохон өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Нөгөө нэг томьёоны тухайд харах юм бол үндсэнийг бүтээхэд одоо юу орох нь вэ? Үндсэнийг бүтээхэд нэгдүгээрт нь intelligence, тэгээд capital, тэгээд labor. Харин энэ дээр энэ үндсийн чинь бүтээгдсэн үндсийн чинь нөгөө intelligence, capital хоёр нь одоо эзэмшиж эхэлж байгаа. Тэгэхээр яах нь вэ гэхээр хуучин болол ерөөсөө бизнес хийн гэдэг чинь за нэгдүгээрт боолын нийгэмд бол яах нь нэг хааны хамаатан садан эсвэл хааны найз нөхөд эсвэл одоо нэг худалдааны лиценз авах боломжтой хүмүүс л бизнес эрхэлнэ үү гэхээс зүгээр хүн тийм бизнес эрхлээд их мөнгө олох ямар ч боломж байхгүй байсан тийм үү. Тэгэхээр тэр үед бол боолыг эзэмших боломжтой, хүч хэрэглэх боломжтой хүмүүс л бизнесийг хийдэг байсан. За гэтэл аж үйлдвэрийн 1-2 дугаар үед юу болсон бэ гэхээр капиталтай хүмүүс яг нөгөө нэг азтай яг тэр капиталын эргэлт болж явах үед одоо энэ капиталын эргэлтэнд орж чадсан цөөхөн хүмүүс байж байгаа. Энэ болохоор нэг Rockefeller, юу гэдэг Carnegie, JP Morgan энэ төр гэдэг хүмүүс тийм үү. Тэгэхээр зөвхөн энэ хүмүүс л бизнес хийх боломжтой байсан. Угаасаа капиталтай хүмүүс. Тэрнээс биш тийшээ бол ямар нэгэн одоо байдлаар бизнес рүү орох, энэ ашгийг нь хүртэх ямар нэгэн жирийн хүмүүс бол тэр ашгийг нь хүртэх ямар ч боломж байгаагүй. Бизнес гэдэг бол ерөөсөө л мөнгөтэй хүний хийдэг ажил, энийг өв залгамжилдаг. Тэгээд том үйлдвэрүүдийг зөвхөн мөнгөтэй хүмүүс л барьдаг ийм нөхцөл байдал байсан бол энэ үеэс эхлээд шал өөр болж эхэлнэ. За надад intelligence байна. Би иймийг чадж байна. Надад ийм технологи байна. Би ийм юмыг хиймээр байна. Гэхэд venture capital гэдэг юм анхудаа бий болоод одоо intelligence өөрийнхөө одоо чадварыг зараад одоо мөнгө босгох боломжтой болоод эхэлж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр за надад ийм технологи байна, ийм бизнес хийе гэхэд хүмүүс мөнгөө бариад очрлоо зогсдог. Харин тэндээс нь харж агаад за би чиний мөнгөийг авъя, чинийхийг авахгүй, чинийхийг авъя гэж шилж авах боломжтой. Миний мөнгөөр бизнес хийгээд өгөөч гэдэг хүмүүс өөрсдөө мөнгөө бариад ирдэг. Ийм нөхцөл байдал руу анх удаага орж байгаа. Энэ бол ерөөсөө хэрвээ нөгөө нэг Карл Маркс ч юм уу тухайн үеийн одоо тэр үеийн одоо нөгөө капиталист нийгмийг харж исэн хүмүүс бол хизээж бүр төсөөлхийн аргагүй зүйл байхгүй. Яагаад гэвэл энэ бол зөвхөн капитал ориентед, зөвхөн капиталаар хөдөлдөг ийм нийгэм юм байна гэдэг ойлголт байсан бол энэ үеэс эхлээд харин энэ байдал бүр эвдэгдэж эхэлнэ. За тэгэхээр intelligence гэдэг юм чинь бол яах нь одоо компани өмчлөгч, одоо голтой оологч болоод капитал энд нь хөрөнгө оруулдаг. За харин labor бол баг зэрэг өөрчлөгдөнө. Ямар өөрчлөлтүүд ороод ирсэн юм бэ гэхээр за мэдээж хэрэг за үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн тухайд бол ажил бол маш хөнгөвчлөгдөж эхэлнэ. За гэтэл зөвхөн үйлдвэрт гэлгүүгээр үн цэнийг бүтээдэг өөр салбарууд бий болж эхэлнэ. Энэ нь болохоор үйлчилгээний салбар тийм үү. Үйлчилгээний салбар бий болсноор бол шал өөр хэлбэрийн labor одоо бидний одоо өмнө нь харж байгаагүй labor гэдэг юмнууд бий болж байгаа маа. За тэгэхээр энэ нь бол дахиад яах нь нөгөө өмнөх үетэй харьцуулахад цалингийн өсөлтийг дахиад бий болгосон. За ингээд одоо аж үйлдвэрийн 3 дугаар хувьсэл гэдэг нь бол үндснийг бүтээхэд ийм томьёогоор бий болдог байна. За тэгвэл одоо аж үйлдвэрийн 4 дугаар хувьсэл. За 4 дугаар хувьсэл рүү одоо орох гэж энэ одоо IoT, AI энэ төр гэл янз бүрийн технологиуд яриад ингээл явж байгаа тийм үү. Гэтэл үндснийг бүтээхэд энэ яг ямар томьёогоор бүтээдэг ийм үе рүү орох гээд байгаа юм бэ? Гэх юм бол үндснийг бүтээхэд энэ удаад intelligence, capital зөвхөн энэ хоёр л оролцсон гэсэн. Нөгөө нэг labor ч хайцсан бэ. Labor энэ байхгүй болох нэ. За тэгвэл хэрвээ ийм одоо байдлаар үндснийг бүтээх боломжтой мүү гэж ийм компаниуд байгаа мó? За тэгвэл байгаа.
За одоогийн бидний энэ хараад байгаа нөгөө фан гэж нэрлэдэг байгаа ч юм уу тийм үү, энэ нөгөө нэг томоохон global IT компаниуд ч юм бүгдээрээ аж үйлдвэрийн 4-р хувьсэл рүү орчихсон компаниуд гэсэн үг. Энд одоо жишээлбэл за энэ бол одоо Microsoft-ийн cloud business-ийн одоо серверүүд байна л да. Тэгэхээр Microsoft-ийн cloud business гэдэг чинь бол яг энэ томьёогоор үнцнийг бүтээж байгаа аж үйлдвэрийн 4-р хувьсэл рүү айлрт орчихсон бизнес гэж харж болно. Тэгэхээр энд болохоор ийм газар за энэ бол одоо жишээлбэл Google-ийн одоо machine learning хийдэг серверүүд байж байгаа тийм үү. Тэгэхээр энэ газруудад чинь юу болд юм бэ гэхээр ажлыг хүн хийн гэсэн ойлголт байхгүй. Ажлыг хүн хийвэл угаасаа бүтэхгүй ажлыг хизээ хүн хийж исэн гэдэг ойлголттой. Энд бол ажлыг хэн хийдэм бэ гэхээр ерөөсөө машин хийн, серверүүд хийн. Тэгэхээр одоо жишээлхэд ийм газрууд чинь нэг 5-6 хүнтэй баг мөртлөөсөө жилдээ хэдэн зуун сая долларын revenue хийдэг багууд байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр багийн хүмүүс нь бүгдээрээ одоо амралтаа аваад яваад өгсөн. Багт нь хинч байхгүй байсан ч гэсэн нөгөө машинууд нь ажиллаад мөнгө хийж лээ. Нэг чинь болохоор яг л нөгөө энэ хэлбэрийн бизнес гэсэн үг. Тэгэхээр яах нь энэ газруудад бол хүн ажил хийдэггүй байх нэ, машин ажил хийнэ. Тэгэхээр хүн энд юу хийдэм бэ гэхээр хүн бол машин яаж ажил хийвэл зохистой вэ гэдгийг л одоо бясалгаж сууж яадаг гэсэн үг. Ерөөсөө тийм л ажил хийнэ гэсэн үг. Тэгэхээр одоо бидний төсөөлөл юу болох вэ гэхээр аж үйлдвэрийн 4-р хувьсэл гэдэгт бусад салбарууд бас яг ийм хэлбэр рүү орно гэж төсөөлж болно. За тэгэхээр ийм хэлбэрийн компаниуд одоо Microsoft-ийн cloud business байж гэн. За Google-ийн одоо бизнес байна, Facebook байна, за Amazon байна. Amazon бол retail-ийг яг энэ хэлбэр рүү оруулах чадсан газар байж байгаа юм чи одоо жишээлхэд Amazon-ы retail одоо inventory-ны зураг байж гэн. Дандаа роботууд яваал ингээл бараг энэ зөөгөл ингээл байж идэг гэсэн үг. За үйлдвэрүүд ямар шүү хэлбэртэй болж байна бид нар бас мэдж байгаа. Tesla-гийн үйлдвэр байж байна. Одоо ганцхан factory дотор, giga factory дотор бүгдийг нь хийх боломжтой роботуудаар тоногдсон юм factory байна. За Adidas-ийн Speed Factory бол аж үйлдвэрийн 4-р хувьслийн жишээ болгож маш их ярьдаг. Энэ бол 4-5 мянган хүнтэй Индонезид байсан үйлдвэрээ буцааж Герман руу татаад Германд 200 хэдэн хүнтэй одоо ийм 3D printing хийж одоо пүүзийг үйлдвэрлэдэг ийм үйлдвэр болгосон талаар иймэрхүү жишээнүүд бол зөндөө яригддаг тийм үү. Тэгэхээр энэ хэлбэр рүү орох нэ. За тэгэхээр энэ аж үйлдвэрийн 4-р хувьсэл рүү орчихсон компаниудын үнц нь яаж өсдөг юм бэ гэдгийг харъя тийм үү. Тэгэхээр дэлхий дээр хамгийн том 10 компани жагсаалт байна. Эндээс аж үйлдвэрийн 4-р хувьсэл гэдэг рүү орчихсон энэ томьёогоор үнцнийг бүтээж байгаа компаниудыг аваад үзье. Тийм бол за Apple бол орохгүй. Apple бол яг уу арай өөр хэлбэрийн компани байхгүй. Энэ бол хямдхан хөдөлмөрийн хүчээр одоо хүчээр продакт үйлдвэрлээд энийгээ ребрендинг хийж зардаг иймэрхүү газар гэж ойлгож байна шүү дээ. Ер нь бол яг бизнесийн цаад одоо явж байгаа утга учир нь бол тэгэхээр бол энэ чи Apple бол орохгүй нэ. За Microsoft-ийн бол cloud business гэх нь орно. Энэ бол хамгийн хурдтай өсөж байгаа. Хамгийн одоо урдаа барьж байгаа том бизнес нь. За Alphabet бол орно, Amazon орно, Facebook, Alibaba. За энд бол санхүүгийн 2 компани гасаад Tencent орно. За тэгэхээр эхний 10 дотор болохоор яах нь 6 нь нөгөө аж үйлдвэрийн 4-р хувьсэл гэдэг рүү орчихсон IT-ийн компаниуд байж байгаа. За тэгэхээр яах нь вэ гэхээр энэ газрууд чинь болохоор ажлыг хүн хийхгүй учраас машин хийж байгаа учраас хаашаа ч орох боломжтой. Шууд тэр дороо глобал компани болоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр хэрвээ labor байж исэн бол яах вэ гэхээр энэ labor-ийг чинь scale хийх маш хэцүү. Нэг улсад одоо жишээлхэд нэг гайгүй ажилтнтай байж болно. Яг нь нэг ажилтан авсан чинь үнэхээр сайн ажиллаад энэ хүний одоо хүч хөдөлмөр нь үнцнийг бүтээгээд байж болно. Тэгтэл дараагийн хүмүүс орж ирэхэд яах вэ? Энд шал өөр хүмүүс тэр хүнийг сургах, лиценз олгох, ингээд сургалт мургалтайгаа хамт явж яж чинь ингэж томордог байхгүй. Тэгэхээр үнэхээр хэцүү бизнес scale хийхэд маш хэцүү. Хүнээр ажил хийлэгдэг ийм газруудыг харах юм бол өөрсдийн сургалттай, сертификаттай тэгээд ингээд нөгөө сертификат нь ингээд дэлхийд даяар ингээд одоо түгээмэл болчихсон. Тэгээд тэр сертификатыг нь заадаг багш нартай, сургуулиудтай ингээд
тэр бүх юмыг сетап хийн гэсэн үг. Тэгэхээр хүнээр бизнес хийн гэдэг бодод энэ бол үнэхээр scale хийхэд хэцүү учраас ингэж томрох ямар ч боломж байхгүй. А гэтэл энэ labor-ыг хасаа хийчихээр яг машинаар хийж чадах юм бол бизнесүүд бол асар хурдтай томрох боломжтой. Асар хурдтай томрохоос гадна шууд global scaling хийх боломжтой гэдгийг ингэж харуулж байгаа юм байна. За тэгэхээр энэ яагаад ингэж зөвхөн IT-ийн компаниуд ийшээ орсон юм бэ? Бусд нь хайцсан юм бэ? За тэгэхээр тэр хэсгийг жоохон хараад үзье. За энд одоо Америкийн жилийн GDP нь 20 тэрбум доллар байд юм. За 20 тэрбум долларыг ингээ сайн харах юм бол нөгөө нэг Google, Facebook гэдэг чинь одоо IT-ийн компани гэж бас хэлж болохгүй л да. Энэ чинь бол зар сурталчилгааны компани байхгүй. Зар сурталчилгааны одоо индастрид ордог компани. Тэгэхээр зар сурталчилгааны индастри гэдэг маань Америкийн GDP-ийн энэ others гэдэг 4.3 тэр хувь дотор орно. Энэ чинь нийт GDP-ийн ганц хувь л ерөөсөө зар сурталчилгаа. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө Google, Facebook хоёр чинь Америкийн GDP-ийн нэг иймхэн хэсгийг л эзэлж байна гэсэн. Бүхчөөхөн жоох хэсгийг. Ганцхан хувь ч хүрэхгүй. Энэ чинь эдгээр чинь зөвхөн онлайн advertisement хийж байгаа. Тэрнээс гадна бол энэ нэг хувь дотор чинь офлайн advertisement зөндөө их юм орсон байна шүү дээ. Арай багасгая. Арай багасгаад нэг юм багт бол иймэрхүү. За тэрнээс гадна Microsoft орж ирээ. За энэ information communication гэдэг дотор бол за cloud business одоо яг ийм хэлбэр рүү орчихсон аж үйлдвэрийн 4-р хувьсэл гэж хэлж болохоор одоо бизнесүүд нь за нэг иймэрхүү хэмжээтэй байгаа байх гэж бодод тэгэхээр 20-30% гэдэг ч юм уу. За Amazon retail бол 5.5% юм байна. Тэр дундаас e-commerce 37%, Amazon тэрний 50% гэхээр нэг 15%. За нэг ийм хэсэг. Тэгэхээр юу вэ гэхээр нөгөө нэг дэлхийн хамгийн том 10 компанийг жагсаахад эхнээд тэр 6-гийн эзэлчээд байгаа газрууд ч ерөөсөө энэ GDP дотор нэг иймхэн хэсгийг нь эзэлж байгаа. Тэгэхэд дэлхийн одоо топ 10 дотор 6 нь ороод ирж байгаа. Тэгэхээр одоо нөгөө бусд нь яах вэ? Бусд нь хэрвээ аж үйлдвэрийн 4-р хувьсэл рүү ороод ирэх юм бол яах нь вэ? Нөгөө триллион долларын компаниуд чинчнээс ч одоо хэд төрөх боломжтой юм бэ? Тэгэхээр яах нь вэ? Одоо бид нар аж үйлдвэрийн 4-р хувьсэл гэх юм бол зөвхөн IT-ийн энэ одоо глобал компаниуд биш бусад салбарууд одоо яг нөгөө нэг value тэнцүү intelligence capital гэсэн хэлбэрээр үн цэнийг бүтээдэг ийм компаниуд болж хувирах тэр одоо шилжилтийг бид нар харах болно гэсэн. Тэгэхээр энэ бол одоо бүр асар том байгаа. Тэгэхээр зөвхөн энэ хэсгийг л идэхэд одоо хэдэн тэрлион долларын компани бий болж байгаа юм чинь үлдсэнийг нь хувиргаж чадах юм бол яах нь бүр хэдэн тэрлион долларын компаниуд бий болох боломжтой. Тэгэхээр яагаад зөвхөн IT-ийн хөрвчөд бусд нь хөрвөж чадахгүй байгаад байгаа юм бэ гэхээр IT бол нэлээд амархан байхгүй. Яагаад гэвэл хүний хөдөлмөр орох хэсэг нь маш бага. Гэтэл энэ бусад хэсэгт чинь яах нь вэ? Заавал нэг хүний гар ороод байдаг хэсгүүд байж байгаа. Одоо энэ чинь заавал ингээд үрчхэн labor болчиход байна л гэсэн. Тэгэхээр энэ labor-ыг яаж хасах вэ? Тэгэхээр энэ labor-ыг хасах технологи одоо гарч ирж байгаа нь юу вэ гэхээр нөгөө нэг AI чинь. Өмнө нь тэр labor-ыг ерөөсөө хасч чадахгүй байсан баг. Хүн заавал нэг оролцож таарад байсан бол энэ утаад нөгөө AI чинь харин энэ labor-ыг бүр хасаа ичж байгаа юм биш үү гэд санаа хэлээд байгаа. Тэгэхээр AI гэдээ ерөөсөө яриад байгаа юм чинь юу вэ гэхээр энэнийг оруулж ирж ижил бид нар дараагийн бусад салбаруудыг аж үйлдвэрийн 4-р хувьсэл рүү чирж оруулна гэсэн. За тэгэхээр ингээд харах юм бол мэдээж хэрэг аж үйлдвэрийн 4-р хувьсэл гэдэг рүү энэ томьёо бусад салбарууд нь орохдоо яаж орж болох вэ гэхээр нэгдүгээрт бол яах нь төрүүлээд орчихсон байгаа нөгөө нэг IT-ийн компаниуд чинь бусад салбаруудыг очиод disrupt хийж болно. Бид нар disrupt гэж нэрлэдэг байгаа тийм үү. Тэгэхээр энийг очиод аж үйлдвэрийн 4-р хувьсэл рүү чирж оруулна. AI барьж очиод энэ labor-ыг нь очиж AI-аар сольж хаяад энэ тэр чигт нь өөр хэлбэр рүү оруулна гэсэн. Эсвэл энэ индастри дотор өөрчлөгдөж явсаар хагаад аж үйлдвэрийн 4-р хувьсэл багтахаар хэмжээний компани болж өөрчлөгдөнө гэсэн. Тэгэхээр энэ хоёр одоо мэдээж хэрэг хоёулаа л зэрэг явагдах байх. Гэхдээ хэрвээ чи аль нэгэн дээр нь л бетинг хий гэх юм бол би яах вэ? IT талд нь бетинг хийнэ л гэсэн. Тэгэхээр
одоо юу хийх ёстой вэ гэхээр нэгдүгээрт IT тал руу, AI тал руу өөрийгөө бэлдэх тэр технологиудыг одоо гартаа оруулж авах. За тэгээд бусад индастринуудыг яах нь очиж disrupt хийх. Ийм л одоо арга барилаар ерөнхийдөө бизнест хандхаас арга байхгүй. Тэгэхээр за иймэрхүү маягаар бид нар бол яг ингэж бол одоо томьёолж бичижсэн тохиолдол байхгүй. Гэхдээ энийг бол хүн болгон мэдрээд одоо бид нэг стартап энтергээ сүүлийн үед маш их ярьдаг болчихлоо шүү дээ. Гэтэл стартап гэхээр одоо зөвхөн IT-ийн компани юм уу? Эсвэл одоо өмнө нь ч гэсэн компани хүмүүс байгуулаад ингээл томроод явж исэн. Тэрнийг бас стартап, тэр чинь л бас стартап бидтэй чи ямар ялгаатай юм энтергээ яриад байдаг. За гэтэл зарим хүмүүс нь болохоор стартап гэвшээ стартап гэдэг чинь бас нэг ирээдүйд их мөнгө олох боломжтой арай нэг өөр хэлбэрийн бизнесийг хийлээд байгаа маа энтергээд нэг арай нэг тайлбарлаж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл тэр чинь ерөөсөө юу юм бэ гэхээр чиний тэр байгуулж байгаа компани чинь энэ томьёогоор мөнгө олж байгаа мó үгүй мүү л гэдгийг асууж байгаа. Юу вэ гэхээр хэрвээ чи энэ томьёогоор мөнгө олж байгаа бол чиний аж үйлдвэрийн 4-р хувьсэл гэдэгт багтах бөгөөд чиний бизнес чинь ирээдүйн бизнес гэсэн. Чи ирээдүйд асар томоор өсөх боломжтой. Чамд хинч харамгүйгээр хөрөнгө оруулах боломжтой гэсэн. Гэтэл чиний бизнес дээр чинь нөгөө labor орж ирээд ингээд эхлэх юм бол яах вэ? Эсвэл intelligence нь байхгүй капитал үржих нь labor гэсэн хэлбэртэй. Эсвэл value тэнцүү labor enter гэсэн хэлбэртэй бизнес байх юм бол энэ чинь хинч сонирхгүй л гэсэн. За тэгэхээр ер нь бол бид нар ямар хэлбэртэй бизнес яаж үн цэнийг бүтээх ёстой юм бэ гэдгийг ерөнхийдөө мэдээд авчлаа. Тэгэхээр ирээдүйд ийшээ яаж бэлдэх вэ? Мэдээж хэрэг үн цэнийг одоо бүтээхийн тулд яах нь вэ? Эндээс харахад хоёрхан л зүйл хэрэгтэй байна. Нэгдүгээрт нь intelligence. Ухаантай эсвэл яах нь вэ? Эсвэл мөнгөтэй байх хэрэг. Тэр аль нь ч байхгүй бол үн цэнийг бүтээхэд оролцох боломжгүй байх нэ. За тэгэхээр жоохон харамсалтай тийм үү? Гэхдээ одоо заавал үн цэнийг бүтээхэд оролцох албатай мүү гэд үзэх юм бол мэдээж хэрэг хувь хүний тухайд бол заавал үн цэнийг бүтээх алба байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь тухайн хүн аз жаргалтай л байхд болно. Энд бол тухайн хүний л сонголт. Гэхдээ нэг улс орн ч юм уу эсвэл одоо нэг нийгмийн нэг бүлгийн тухайд аваад үзэх юм бол тэр хүмүүс чинь одоо нийтээрээ ямар нэгэн үн цэнийг бүтээж явах хэрэгтэй. Тэр донд чи үн цэнийг бүтээдэг хүмүүс байх хэрэгтэй, компани байх хэрэгтэй. Тэгжээж тэр бүлэгч нь өөрөө яах нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалах боломжтой болж эхэлнэ. Тэгэхээр бид нар бол заавал хин нэгэн хүн үн цэнийг бүтээхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр үн цэнийг бүтээхэд биднэрд юу хэрэгтэй байх нь? Мэдээж хэрэг биднэрт бол ийм хур капитал ерөөсөө байхгүй учраас капиталаар хөрөнгө оруулалт хийгээд үн цэнийг бүтээх боломжгүй байх нэ. Тэгэхээр яах нь? Ерөөсөө л ухаантай хүүхдүүдийг л бий болох ийм л арга чарга байна гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд бүгдээрээ илүү их үн цэнийг бүтээхийн тулд хүүхдүүдээ л илүү сурахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл биднэрт ерөөсөө л ийм томьёол үйлчлэнэ гэсэн үг. За тэгээд ирээдүйд одоо илүү их үн цэнийг бүтээхийн төлөө нийтээрээ хичээцгээе. За амжилт хүсье. Баяр таа.